Тэгээ анх би тэр модель хийхэд цагийн хэд авч ирсэн гэвэл татсан чинь Монгол эрэхтэй 2 хүү байсан. Окей. 2026 оны FW Seoul Fashion Week яаж брэндүүдтэй хамтардаг вэ? Яаж өндөр болох вэ? Сонирхолтой арга байна уу? Хамгийн эхлээд миний биеийн хэмжээг та нарт хэлж хөө. Чинээс нэг ч шаарддаг. Тэгээд одоо асуултан дээр зөв Q&A шиг шууд ярилцаад явуулъя гэж бодож байна. Окей. Удаа ярихгүй шүү заяа. Би удаа ярих дургүй шүү. Удаа ярихгүй шүү за. Окей. За нэг дэх асуулт. Модель хийгээд хэр удаж байна? Сайн хэлсэн шүү. 4 жил болчихлоо. Тэг яг жинхэнэ миний бодлоор яг жинхэнэ моделийн ажил хийгээд бол 2 жил болж гэж бодож байна. Моделийн ажил Солонгост яаж эхэлж байсан бэ? Энийг ч зөндөө хүмүүс асуусан. Тэгээд би анханаас контентыг би яаж моделийн ажил эхэлсэн тэрийг талаар эхэлж ярьсан аахгүй юу? Окей, next. Миний сая хийсэн анх эхлээд хийсэн модель бол фитинг модель гэдэг юм байхгүй юу? Тийм болоод яг модель биш. Модельчс олон зүгээр ингийн хүмүүс ч асуулдаг. Тийм хүмүүс хийдэг ажлыг фитинг модель гэдэг. Онлайн дээр зардаг хувцснуудыг ойлгож байна. Тэгээ анх би тэр модель хийхэд цагийн хэд авч ирсэн гэвэл 20,000. Цагийн 20,000 авч ирсэн. Тэр үед анх. Тэр үед чинь цагийн мөнгө 8,000 илүү тэмд байсан. Тэгээ тэр үед тийм фитинг модель гэдэг юм чинь 20,000-аар хийжсэн байхгүй юу. Тэгээд нэг удаа ихэд 3-4 цаг л хийдэг. Өдөр болго хийдгүү шүү дээ. Хувц 3-4 цаг хийхдээ хувцас амар зөндөө дарчдаг болоод 20-30 ширхэг ингэ шууд дарчдаг болоод ингээд ойлгож байгаа 20-30 ширхэг нэг өдөр дараад тэнийг 2-7 хоногийн дараа дахиад ингэж дараад ингээд хийдэг байхгүй юу. Тэгээд тэр үед би зүгээр л ингийн арбайд хийжсэн хүүхдээсэн болоод цагийн 20,000 өндөр шүү дээ гэж амар бодож байсан. Одоо бол миний портфолио, миний зураг даралтын ингээд имиж портфолио болцолоо цагийн ингээд мөнгө ч өндөр болсон аахгүй пэй. Энийг ярих цаар биш ээ. Окей, next. Анх яаж модель болсон бэ? Солонгост очиод модель хийх ямар вэ? Зөвлөгөө өгөөч. За анх яаж модель болсныг хэлсэн. Солонгост очиод модель хийх ямар вэ? Гоё. Ажил агуулгүй. Ажил байхгүй бол муугаа. Би яасаж тэгэл Монгол хүн шүү дээ. Би амар солонгос хүн шиг бодолтой, солонгос хүн шиг царайтай, солонгос хүмүүсийн дунд байсан гэсэн яасч би монгол хүн байгаа хгүй. Яг тэгвэл энэ дадаа гадаад байгаа хгүй. Виз байхгүй бол ажил шалахгүй. Тэг би одоо моделийн ажил хийж байгаа болоод моделийн ажлын виз чи E6 ахгүй юу? E6 талын л ажил хийх хэрэгтэй. Моделийн л ажил хийх хэрэгтэй. Өөр хамаагүй өөр төрлийн ажил хамаагүй гэж болдгоо. Guys. Ерөн Солонгост хүн амар зөндөө бич байгаас тэ газар жижиг мөртлөө хүн амар зөндөө байдаг ш. Тийм болоод модель болгоороо хөгтөжсөн. Амар зөндөө. Тренд Солонгосын ингэ тренд байдаг ш. Хувцсны тренд ингэ солигдоод байдаг ш. Тэр нь ч амар хурдан. Тэгээ өөрөө ихтгэлтэй би болж чадсан би болох юм шиг байна. Гэвэл хийгээд үз. Хийхгүй харамснаас зүгээр хийгээд үзсэн юм ш. Хамгийн эхлээс зав Солонгос биш ерөн гадаадд тэ Япон ч юм уу, Франц ч юм уу, хаан ч ингэж ажиллахад ер нь бол бистэй байхын тулд компани дотор орох хэрэгтэй юм чи. Хамгийн эхлээд компани хайгаад хийгээд үзээрэй guys. Болно шүү. Болно. Модель болоход юу хамгийн чухал байдаг вэ? Үнэхээр хүсэлтэй байгаамаа. Окей. Миний бодлоор өөрийн мерёг яг өөрийн имиж амар чухал гэж бодож байна. Миний бодлоор. Энэ миний бодол шүү. Энэ бол мөн буруу тийм байхгүй. Нэг миний бодол. Яг өөрийн имиж байх хэрэгтэй guys. Дуртай модель гэдэг юм аастай тийм. Дуртай хүн, дуртай ингэж модель агуул яг тэр өөрийнх нь стил байдаг шүү дээ. Өөрийнх нь мерёг. Мерёг гэдэг чинь монголоор дур булаан байдал татах хуц тийм байх хэрэгтэй гэж бодож байна. Заавал энэ хүн зүйл ингийн стайлаар хөөрхөн хүн амар зөндөө байхгүй юу? Солонгост хөөрхөн царайлаг хүн амар зөндөө. Тэр дунд би ч хөөрхөн гэсэн чи тэр дунд бол юу ч биш болж байгаа байхгүй. Тэгээ тэр хүмүүстэй жоохон өөр ингэж тэ татах хуц гэдэг нь татах хүч юм уу? Тийм байх хэрэгтэй гэж бодож байна. Ойлгож байна уу? Тийм болоод өөрийнхөө имижийг би амар зөндөө ингэж бодох хэвээр. Би дээд сурвалд тийм хийжсэн. Даалгавраар намайг харуул яг ямар үг бодож байна. Тэрийг бичээд үг гэж би тэр үедээ сурж байхдаа ингэ стори дээр тавьж байсан. Тэг намайг анх удаа харж ирсэн найзнаар чи ийм байна гэж амар зөндөө хэлжээс ахгүй юу.
Тэгээ тэрийг хараад би бас миний имиж жоохон ийм тал юм байна гэж бодож байгаа байхгүй. Ойлгосон. Тэр үед бол тэгээ бас тэр үед тэр асуултын дунд бас тийм байсан. Намайг харуул ямар өнгө харагдаж байна гэж тэрийг ч би ингээд даалгавраар хийгээд тийм юмнуудыг асуусны дараа амар намайг мэдж байгаа байхгүй. Надаа ийм үг ерөн хүмүүс нэг ингэж намайг харуул ингэж бодд юм байна гэж амар зөндөө бодож исэн. Тэр үед бол намайг дотн уянгалаг байдал элегант тэр үед зөндөө гарсан үг шүү. Би тэгж хэлж байгаа биш шүү. Үаада. Тэг хөгөвсрөө тансаг зэрэглэлийн хүүтэн мэдрэмж тийм ингэж маягаар зөндөө хэлжсэн. Өнгө бол нийл ягаан өнгө бас зөндөө хэлжсэн. Скос хаарл өнгөчс хэлжсэн. Юу ингэж ямар байна гэдэг тэрийг өөрийнхөө юм бодох. Эсвэл бол өөрийгөө яг яаж бодох мэдгүй бол энэ ч сайн ингээд хэлвэл аим удаж байгаа байхгүй тийм. Эсвэл би яг өөрийнхөө яаж имижээр хийх мэдгүй байна гэвэл өөрөө хамгийн зөндөө хардаг инфлюенсер рол моделийг ингэж харна штэ тийм. Тэгвэл өөрөө ямар хүн дуртай байгаа ингэж мэддэг аахгүй. Ойлгосон уу? Тэгвэл тэр хүнийг дагаад имижээс дагаад сольж үзээд тарахгүй бол болол. Тийм маягаар ер нь бол хамгийн чухал нь бол өөрийн имиж чинжа. Өөрийн имиж. Солонгос модель болоход юу чухал бэ? Сая хэлсэн. Өөрийнх нь имиж, өөрийн стил. Энэ амар өөр мэдрэмж байна. Энэ ингэж ингийн хүмүүстэй жоохон өөр мэдрэмж байна гэсэн маягийн өөрийн имиж чухал гэж бодчих. Тэр нь бол аль нь сайн аль нь муу гэсэн тийм байхгүй. Тийм. Модель чиглэлээр их сургал байдаг болов байгаа. Аль дээр өмнө жил биш ээ. 2-3 жилийн өмнө нэг ажлаас намайг дуудаад тэгээд тэр ажил нь юу байсан гэвэл монголоор ярьдаг дууг нь авах хэрэгтэй гинэ. Ойлгосон уу? Нэг кино байсан заяа. Кинон дээр ингээд гадаад руу ингээд яг орс юм уу монгол руу ингээд буусан тэр ингээд онгоцоорыг буугуул тэр киногийн ардлын дуунууд байдаг шүү дээ. Монголоор ярьж байгаа хүмүүсийн дуунууд ч юм уу ингээл тэ хүмүүсийн жижиг ингээд дуунууд тэрнээс болоод монголоор ярьдаг хүнийг хайж ийн гээд тэг би тэнд болчтیں۔ Тэгээ зас болон гэхээр оцсон чинь монгол эрэхтэй 2 хүү байсан. Тэр 2 солонгос модель жүжигийн талаар сурдаг 2 хүүхдээс. Тэгээ тэрийг харуул зөндөө байгаа. Моделийн чиглэлч биш жүжигийн талын тэ суралцсанд байдаг. Тэг миний бодлоор энэ бол миний бодолтой. Моделийн тэ сурвал бол одоохондоо яг вау амар нэртэй энэ тэ сурвалд орвол заавал ийм гой том компанид орно гэдэг тийм нэртэй тэ сурвал бол байхгүй гэж бодож байна. Жүжигний талд бол амар байгаа. Жүжиг талд бол энэ тэ сурвал амар том одоо ингээл солонгос телевизээр дээр гардаг би энэ тэ сурвал гарсан тэр ингээд жүжигчин хүмүүс эдэн шүү дээ. Ингээл хоорондоо ингээд интервью хийж байгаа би ийм дэ сурвал гарсан ингээл тийм ингээд сонсвол нэртэй сурвал зөндөө байдаг. Ханы юм тугаа бангсундэ. Би зөндөө байсан. Би тэр жүжигийн тал сайн мэдгүй байлаа. Энэ жүжигийн тал нь ерөндөө жоохон удсан нэртэй газар зөндөө байдаг. Модельний тал бол тийм дэ сурвалаар бол байгаа мөртлөө миний бодлоор бол заавал дэ сурвалт ингэж тэ төлбөр өгөнгөө тэнд сурах хэрэгтэй юу гэж бодмоор л байгаа байхгүй юу. Яа тэгвэл модельний юу яадаг академи яадаг guys. Одоо том модельний компани дээ шүү дээ тэ STM зөндөө яадаг байхгүй юу. Одоо солонгос ер нь STM юу ингэ зөндөө байдیں۔ Тэр том модельний компанид академи яадаг. Дугуулга гэдэг. Тэгээ тэр дугуулгад мөнгө өгөөд сурсан дээр шүү те. Тэндээс дэ сурвал заавал дэ сурвал гоё юм нь юу гэвэл бүх анхнаас нь зааж өгнө л дөө. Тэр нь тийм чухал уу гэж бодож байгаа байхгүй. Би хараа шүү дээ. 4 жил хоол хүнсний талаар сурчаад одоо гинт ингэж моделаар ажиллаж байгаа. Миний хажуу талд өөр дэ сурвалын сурч байгаа мөртлөө модельний ажил хийдэг хүүхдүүд ч зөндөө байсан. Тийм болоод яг модельний талаар дэ сурвал бүр ингэ сайн болно. Бүр ингэж том юм болно. Тийм бол байхгүй гэж. Окей. Солонгос моделаар ажиллахыг хүсвэл өндөр чухал болов. Өндөр. Энийг ч бас одоо хэлчихье. Модель чи олон төрлийн модель байгаа гэсэн чинь. Миний хамгийн зөндөө хийдэг модель бол lookbook модель гэдэг ер нь хувцсны брендний модель зөндөө хийдэг lookbook гэж байна. Нүүрний комны beauty модель гэж байна. Эсвэл лонуид алхдаг модель.
show модель, Lanoe модель гэж байна. Өөр Lacy модель гэж байна. Тэгээд анх би хийсэн битгий модель гэдэг юм байна. Тим модель байгаа байхгүй юу? Тэгээд би яасан ч Lanoe-д ингэж алхдаг модель олмоор ингэвэл өндөр амар чухал штэ. Өндөр жигнэс чухал. Тэр бол яасан чухал, өндөр чухал биеийн ч сардаг. Одоо гүн тийм бодол жоохон гарсан мөртлөөч ерөндөө яасан ч турхаа өндөртэй байгаа байхгүй юу? Харуул. Ер өндөр бол чухал. Окей. 2026 оны FW Seoul Fashion Week одоо болж байгаа байхгүй юу? Одоо аль түрүү аудишн нь дууссан. Одоо ингээд ингэж хагаад Fashion Week болно. Энэний Fashion Week нь заавал эмэгтэй 170-аас дээш, эрэгтэй 180-аас дээш байж ээж аудишн өгч болно. Тэгээ аудишн өгвөл тэр зөндөө модель компаниудын модельнуудад хурж ирэх ингэж аудишн хийн. Тэр бисээ преренсээр би ингээ компаниг гэсэн хүүхдүүцээс энийг ингээд хараад хийгээд аудишн өгч болдог. Тийм байна. Тэгээд Lanoe алхдаг Lanoe-ны модель бол заавал чухал. Тэр биш бол lookbook хувцсны тал би бол одоо өндөр 100-д ахгүй юу. Lookbook бол хүн өөртөө ер нь бол намхан хүнээс өндөр хүн дээр шүү дээ guys. Яасан ч тийм шүү. Буруугаар гэж байна. Тэгсэн ч миний одоо миний моделийн компани дотор ингэж би модель хүүхдүүдийг ингэж харна шүү дээ тийм. Тэгвэл надаас намхан эмэгтэй хүүхдүүд зөндөө байдаг. Өндөрөө бол класс болж байгаа. Ер нь тэр модель хүүхдүүд бол яг юуны модель гэвэл нүүрний компьютер модель болж байгаа байхгүй юу? Ойлгож байна уу? Яг өөрөө юуны талаар ингэж хийж үзмээрээ тэрүүнгээр болоод ажил нь бас өөр болж байгаа байхгүй. Окей. Эрэгтэй модель тавигдах хамгийн том шаардлага нь таны бодлоор юу байх вэ? Би дахиад уншчихъя. Эрэгтэй модельд тавигдах хамгийн том шаардлага нь таны бодлоор юу байх вэ? Баярлалаа. Тэгээ биний яг хэлсэн чухал юм бол юу гэсэн чи имиж, өөрийнх нь имиж. Өөрийнх нь жигнэс имиж. Хаах энэ хүн хувц ямар хөөрхөн хүмүүстэй Instagram амар сайжруулах хэрэгтэй. Ямар хөөрхөн хүмүүстэй дөрөнчсөн юм биш үү? Гэвэл ингээл брендээ сонгоно шүү дээ. Имиж, яасан ч имиж. Тэгээ яасан ч эрэгтэй хүний хувцснаас эмэгтэй хүний хувцс зөндөө зарагдаг ахгүй юу guys. Солонгос бол Монголч бас тийм баг тий. Эрэгтэй хүн 20-30% гэвэл эмэгтэй хүн 70-80%-ны хувцснаар зарагдаг болоод яасан ч эрэгтэй хүний ажил жоохон байдаг гэж би санагдсан. Энэ модель компани дотор болсны дараа ингэж эрэгтэй модельнуудыг харуул. Тийм болоод өөрийгөө ингэж Instagram-аар бүр сайжраад бүр өөрийнх нь ингэж имижтэй болвол бүр зөндөө дууданлахгүй тий. Заавал модельч биш, реклам юм уу? Ойлгож байна тий. Тийм маягаар. Окей. Яаж брендүүдтэй хамтардаг вэ? Яаж хамтардаг? Би анх яаж ингэж рейс хувцсны талаа тавьсан гэвэл би одоо модель штэ. Модель болоо би өөрөө туртай миний стил гэж айдаг. Тэгэхээр тэрийгээ зүгээр өглөө ингэж гэрээсээ гарахтаа ч юм уу яахтаа зүгээр энийгээ жишгэн ингэж тавьж байсан. Аль дээр миний рейсийг харуул мэднэ. Тэр үед бол юм ярихгүй зүгээр зөндөө ингэж трендийг дагаад хувцас хойлдог тийм маягаар ингэж тавьж байсан. Тэгэж тавьсан чинь Солонгос брендээс надад бэлэг өгнө гэд. Яа гэвэл би тэгэж тавьдаг болоо. Ойлгож байна. Танд бэлэг өгөө таныг тавиад өг. Зүгээр бэлэг өгж байгаа. Заавал ингэж тавих хэрэгтэй ингэх хэрэгтэй. Тэгвэл реклам болж байгаа хгүй. Реклам биш зүгээр танд бэлэг өгөө та энийг өөрөө хүсэж байгаа бол тавиарай гэвэл тэндээс ингэ тэрийг аваад тэр хүмүүсөө тавиад ер нь тэгээ юм хийвэл л ингээл орж ирэл байдаг ахгүй тий. Тэгээ хийгээл тавиал орол хийгээл тэгж жаад аль нэг үед дууг болцсон. Бренднүүдний бэлгнүүд дууг болцсон аль нэг үед. Тэгээ би яагаад дууг болчихв? Тэгээ би тэр өгөн дууг болж болно шүү дээ. Бэлэг заавал өөх хэрэггүй шүү дээ. Тэгээ тэрийг ингэж нэг үед заяа би ингэж яавал ажилтай болох уу? Яавал ингэж моделийн ажил орж ирэх үү? Яагаад ингэж зөндөө ингэж миний бодол хүртэл зөндөө өөнд бэлэг орж ирж байгаа гэсэн бол зөндөө орж ирэхгүй байгаа хгүй. Зөндөө орж ирж би зөндөө рейс тавих юм байна шүү дээ, тийм. Яах вэ гэж бодож байгаа. Нэг өдөр өмнө жилийн 100 өвөл илүү 24 оны өвөл ах заяа. Гинт зүгээр би өөрөө миний дуртай бренднуудтай мэйл явуулсан бүгдэнд. Тэг би өөрөө яаж энийг
дарахаа рейс ямар маягаар дарахын тэрийг референс гэдэг чинь тэрнүүдийн бүгдийг ингээд референсыг бэлдээд тэг би өөрөө мессеж бичсэн. Сайн уу би ингээд Солонгост ингэж ажилладаг модель байна. Тэгээд ингэж рейс ингэж ийм маягаар би тавьмаар байна. Тавихын тулд таны хувцыг хамцуу ингэж хамтарч өмсвөл хоёуландоо ингэж гоё синерж болох юм шиг байна guys гэж нэг өдөр зүгээр л тэгж удсан. Яг тэгвэл хурдан ингэж тий рейс хурдан гой сайжрах юм чи. Окей, хийгээд үзье. Ийм над чиг ийм үе олдсондоо байхгүй байсан. Миний найз нар модель хийдэг найз нар ч бас тэрийг ингээд хараад гайхсан. Ёо, ямар амир чи өөрөө ингэсэн юм уу? Тэгэл тийм бодлоос. Би зүгээр тэр үед бол тэгэл тий байхгүй юм чи би өөрөө хайшт. Би өөрөө ерөн Instagram тийм авч чухал болсон аахгүй. Яасан ч рейс тавиад өөрийгөө ингэж хүмүүст харуулж иш юм болно гэдгийг мэдээд тэгчихсэн. Тэр үед би ингээл мессеж явуулаад, имэйл явуулаад ингээд ингэсэн чинь тэрнээс бүх хүмүүс нь ирэхгүй шүү дээ. 100 ингэж 100% 20-30 хүн ингэж ирсэн. Тэгээ зарим хүмүүс нь дуртай шүү дээ. Яг бол би моделаар ажилладаг мөртлөө ингэж би өөрөө хамтрий гэсэн юм чи. Тэгээ дуртай байгаа тэр ингэж зөндөө даржсэн. Тэгж дараад тэгээ зөндөө дарсан чинь бас аль нэг үед бас ингээл билег орж ирэл. Тэрний дараа реклам урж ирэл. Энийг шат тавиад энийг хийгээд үгэл. Эхлээд үзээрэй guys. Окей. Анх яаж моделийн ажил хийсэн бэ? Солонгос сурахаар очиж байгаа оюутнууд хийж болох уу? Ямар шаардлага тавигдах вэ? Хийж болно. Сая ч хэлжсэн л доо. Сурал сурж байгаа мөртлөө хажуу талдаа модель ажил хийдэг хүүхдүүд зөндөө байсан. Солонгос хүүхдүүд л ер нь бол тийм зөндөө байдаг guys. Ялж байна уу? Явуулъя. Нэ. Ер нь болно guys. Тэгээ эхэлчих болно. Хамгийн их өөрийнхөө Instagram дээр зураг тавиад үз. Модель шиг тий. Биеийн зураг юм уу, хувцсын зураг тавиад үз болно. Ер нь бүх юм болно. Би энэ компани дотор байсан чинь манай компани даргадаг тий. Монгол охиныг ороод ирсэн шүү дээ гинэ. Тэгэхээр би тийм үү гэл уулзсан. Заяа гэдэг монгол охин байсан. Тэр хүүхд Франц дээр сурдаг илүү. Германд л гадаадд ингээд сурдаг, дээд сургууль сурж байгаа хүүхдийн мөртлөө хажуу талдаа моделийн ажил хийдэг гэсэн. Тэгээд энэ хэдэн сар Солонгост ирсэн чинь тэрэндээ манай компанитай ингэж таараад энэ хэдэн сар л хамтарлж зураг дараад ингээд хийдэг болсон байхгүй. Тэгээ хэдэн сар байж гад явцсан л тоо. Ер нь болно guys. Болно. Яаж өндөр болох вэ? Сонирхолтой арга байна уу? Заавал хэлээд өгөөрэй. Би аль дээр нэг заяа. Өмнө компанид байхад аль дээр нэг би ингээл би модель болох уу ингээл модель талаа одоо ч тийм тэр ч тийм амар модельний талаа зөндөө бодох хэвээр тий юу яриад тэр үед би нэг том моделийн компани дотор нэг өдөр сурж болдог гинэ. Нэг өдөр сурдаг ингээд тийм програм байсан аахгүй юу? Нэг өдөр. Тэр өдөрт яаж ингэж алхах, яаж зогсох, тэг зураг авалт хүртэл ингэж хийгээд хүүхд хамт ингэж зогсож исэн хүүхдүүд нь бол эрэгтэй эмэгтэй аим зөндөө хүүхдүүд бүр 50 хүүхдүүд байлгүй тийм байсан. Тэг нэг өдөр сурахад 50,000 вон илүү. Тэгжээс амар том нэртэй компани модельний эйженси шээсэн болоод хийж үзье нэг өдөр юм чигээд хийж үзжсэн. Тэр үед яаж зогсох ёстой вэ? Тэрийг сурсан ахгүй юу? Ингээд гэртээ ч ингээд зогсох арга байдсан байлээ guys. Тэгээ тэрүүнгээр ингээд зогсоод байна шүү дээ тий. Тэрүүнгээр жинсээс зогсоод тэрүүнгээр ингээд миний бие жоохон юм болчвол 2-3 см өндөр болчдөг гинэ. Жинсээсээ. Тийм чинь гэртээ байхдаа ингээд яахтаа ингээд зогсоод бэлтжээ гэж тэр үе зааж өгчээсэн. Тэнийг одоо яаж кофе шоп дэш тий харуулгаа. Тийм байсан. Тэр дараа өсөөл дараа харуул. Тэгээ бас тэрийг сураад би ойлгож байгаа байхгүй юу? Ингээд туулга явд юм байна. Ингээд туулга явдаг хүүхдүүд байд юм байна. Тэгээд бол амар хэрэгтэй чухал юмнуудыг ингээд шилж өгд юм байна. Би бол нэг ч туулга явж үзээгүй. Энэ нэг өдөр явуулж тэр биш моделийн ажил хийхэд нэг ч тийм дугуулга дээд сурвалж юм сурж байгаагүй. Тэгсэн сурж байгаа мөртлөө юу ингээд ажил хийгээд байгаа сте. Үнд болж байгаа мөртлөө сурвал бас плюс юм байна. Майнус бол биш юм байна гэж бас бодсон.
Ямар би хэмжээ өндөр туршлага шаарддаг юм бол заавал агентлагт харьяа байх ёстой юу? Заавал эйженттэй байх ёстой юу гэж байна те. Эйжент шиг солонгосоор эйжент шиг юм чи. Хамгийн эхлээд миний биеийн хэмжээг та нарт хэлчихв. Тэгээд та нар ч бас халуун ийм хэмжээтэй. Би ийм хэмжээтэй юм байна. Адилхан байх гэж магадгүй шүү дээ. Окей. Миний хэмжээ бол миний хамгийн өндөр бол 170. Чин бол 48-аас 50. Би дунд ингээл дэш доош нэгээд байдаг. Ахлан анги хүртэл бол 48 байсан. Тэгж агаад одоо ингээд 50 49 50 гэл ингээл байдаг аахгүй. Тэгээ хамгийн жоохон таралцсан гэхүү. Тим үе бол 52-ээс 52 болоод ёо ингэж болохгүй. Яг л моделийн ажил хийж байгаа юм чи тий. Ерөө ингэж 50-аар л явж байна. 48-аас 50-ын дуударгаар ингэж явж байгаа. Тийм. Хэмжээ нь бол одоо street size гэдэг шүү дээ. Тэр нь бол инчигаар хэлбэл 30 22 34. Би бол миний инч бол 30 22 34 байсан. Тийм. Тэгээ заавал эйженттэй байх ёстой юу? Эйжент байгаа байхгүй нь бас өөр юм байлээ. Анх эхэлж байгаа юм бол ер нь чадвал эйженттэй байгуул тэр эйжентшоос ингээд ажил авч ирдэг болоод ер нь бол чухал гэж бодож байна. Ялж байгаас тий. Би анх эхэлж яаж модель ажил хийх нь тий. Тэгээ ер нь арга бол зөндөө байгаа л та. Рекламны компанитай ингэж видео миний нүрийн видео ингэж тавих маяг зөндөө арга байгаа. Тэгсэн чи эйжент байгуул ер нь намайг тэр эйжентшаас бас рекламд нь штэ тий. Ийм манай компанид ийм модель байгаа шүү гэдэг маягаар. Тийм ингээд тийм болоод ер нь чухал. Тэгсэн мөртлөө модель бол тийм байна. Жүжиг бол бас ямар юм идэхгүй байна л да. Жүжигний тал бол хамаагүй тийм компанид орж болохгүй гэж амар зөндөө солонгос хүмүүс тэгдэг. Зөндөө ингэж хамаагүй оролцож болохгүй. Яг үл нэг ороход 5 жилээс 10 жилийн дундаар ингэж гэрээдэг гинэ. Би бол миний компани бол 2 жилээр гэрээ хийж байгаа байхгүй юу? 5 жилээс 10 жил дунд гэрээдэг болоод тэндээс би болио гарья гэхэд ч юм уу яах юм гэвэл амар шууд тэндээс ингээл том проблем болчихдог байхгүй юу? Тэгвэл чи ингэхстэй тэгстэй одоо мөнгө өг. Яг бол гэрээсэн юм чи. Гадаад хүн бол бүр амар л ах гэж бодож байна. Жүжигний талын ерөн компани бол тийм гэж зөндөө муу өгнүүдийг зөндөө сонсч байсан. Миний одоо байсан компани, миний одоо байгаа компани, өмнө компани бүгдээр ер нь бол ингээд нэгтэй амар ингээд удсан том компани бол биш аахгүй бүгдээрээ. Тийм болоод тийм ингэж гэрээгийн талаар бол жоохон ингээд зөөлөх байсан. Хэлсэнс. Би энэ эйжент дотор ингээд байгаа өмнө эйжент амар муу байсан. Одоо эйжент амар гоё байгаа гэж хэлээд байгаа шүү дээ. Тэг хүн уурлах гэж бодож байна. Өмнө эйжент бол ажил чимнээс өгөхгүй байсан заяа. Ажил өгөхгүй мөртлөө чи өөрөө ажил олвол өөрөө 100% гэдэг болоод бас тэр нь гоё байгаа байхгүй. Тэр биш бол тэгэл ажил өгөхгүй намайг рекламдж байгаа ч мэддэггүй. Тэсэн мөртлөө өөрөө амар зөндөө бизнес хийгээд байдаг. Тэгээд тэр өдөө намайг жүжиг сур гэд ингээд дугуулгад суруулаад тэгж байгаа гинт хөл бөмбөг сур гэд суруулаад тийм сурч мөрөл тэгчихсэн. Одоо бодвол амар бүх юм тэгэл сурч байгаа байхгүй. Ийм үед ингэх хэрэгтэй юм байна, тэгэх хэрэгтэй юм байна. Ер нь тэг сурсан юм зөндөө болоод надад бол гоё шүү дээ, тий. Тийм байна. Намхан хүн модель хийх боломжтой юу? Боломжтой. Даанч ажил хийх ингэж олон төрлийн ажил хийх ингэж боломж зөндөө авал намхан хүн боломжтой мөртлөө тэр нь жоохон юмдуулж байгаа байхгүй тий. Ялсаас боломжтой бол боломжтой. Солонгос модель болыг ивэл яаж болох вэ? Болно, чадна. Let's go. Солонгос суралцсангаа модель хийх боломжтой юу? Өндөр нас шаарддаггүй. Нас бол чинээс нэг ч шаарддаггүй. Guys, нас бол анхнаас миний портфолио юм уу профилээ компанид өгөхөд нас бол тийм байхгүй. Нас бичих тийм юм байхгүй. Зүгээр л миний size өндөр миний зураг ийм портфолио тэрийг харуулдаг болоод модель болоход дунджаар хэдэн метр бол зүгээр вэ? Өндрийг амар зөндөө асууж байна те.
би тэгвэл миний модельнуудын өндрийг та нар хэлье. Юу гэж бодож зүгээр үү? Ерөө өндөр агуул би бол гоё сайн л гэж. Өндөр бол плюс, яасан ч плюс. Эмэгтэй бол би 170 гэвэл тийм би өндөр бол биш гэж бодож байна л да. Тэгээ би бол миний өндөртэй бол гоё гэж бодож байгаа хгүй. Яг бол тийм өндөрч биш, тийм амханч биш болоод ямар ч ерөө тэгээ хувцсны стилээр зүгээр гэж бодож байна. Миний компани дотор зөндөө ажилладаг хүмүүсийн өндрийг харуул. За гадаад хүмүүсийг харъя сая. Бүгдээрээ тийм өндөр биш. 66. 166. 170, 178, 170. Ер нь 170 зөндөө байдаг юм тий. Эрэгтэй модель нь бол 183, 181, 183 тийм байна. Guys, роль модель. Өмнө жил заяа миний хамгийн дуртай моделнууд бол Amelia Gray гэдэг модель би амар дуртай байсан. Яг 2 жилийн өмнө энэ компанид ороход заяа яг компанид орохын өмнө 6 сард ингээд амар бодож байсан. Хүмүүсгүй шаруулах уу яах уу гэдэг амар бодож байсан аахгүй юу. Тэгээд тэр үед энэ шинэ компанид орохдоо дарахтай хэлсэн ч манай компани тараа хийгээд үз зүгээр юм шиг шүү дээ хийсэн. Тэг хийсний дараа яг компанид ороод хүмүүсгүй шааруулгаад тэгсэн чинь ажил ингээд сайн уурж ирсэн. Тэгэхээр би окей хүмүүсийг ингээд шааруулгаад яг миний имиж яг тодорхой болсон байна гэж бодоод тэгжсэн. Тэр үед би яагаад шааруулмаар байсан гэвэл энэ Amelia Gray гэдэг модель дуртай байсан. Өөр Cabrietta гэдэг модельч амар дуртай. Ер нь ийм стилийн модельд амар дуртай. Тэгээ өөрөө жоохон ийм стилээр болохыг хүсдэг. Тэгээ өөрөө бас Angelina Jolie амар дуртай би. Тэгээ жоохон юу хөө Pepe Jogging стилд амар дуртай. Тэгсэн чинь энэ бол энгийн стил биш байхгүй юу? Энгийн стил биш болоод тим стилд амар дуртай бай. Тийм болоод энэ хоёр модельд амар дуртай. Тийм энэ хоёр л дуртай байсан. Өмнө жилээс тэгээд ингээд дуртай хагаад тэгж байгаа юм уу? Дуртай хагаад энэ хоёрыг даагмаар тийм ингээд хүмүүсийг шаруулмаар тэгж харуулгаж үзээл. Тэгээд таарахгүй солиол ингэжсэн. Тийм эрэгтэй хүн модель болж болдог өө яаж модель болдог вэ? Би өөрөө модель болох сонирхолтой юм аа. Болно. Окей. Бол. Why not? Солонгос модель болохын тулд юунаас эхлэх вэ? Миний хэлсэн нэг өдрийн дугуулга академи нэг өдрийн заавал тэгээ 6 сар жил мэл хэрэггүй зөв нэг өдрийг хийгээд үзээд надад таарах юм шиг байна гэвэл тэрний дараа 3 сар 6 сар хийш болно шүү дээ. Заавал анхнаас хэцүү дугуулгаар явах хэрэггүй гэж бодчих. Би тэр дугуулгыг нэг өдөр явахад бас 14-наас 15 насны хүүхдүүд ч байсан. Надаас настай эгчнэр ах нар ч байсан. Тийм болоо нэг өдрийн том модельний компани тэнд ороо сайн гэж бодчих. Модель болъё гэж бодож явдаг одоо оройтсан болов хэрхэн эхлэх талаар зөвлөгөө өгч болох уу? Миний зөвлөгөө хэрэггүй. Миний зөвлөгөө бол хэрэггүй л ах. Яг өөрөө ямар модель болмоор байна? Тэрийг дагаад хийгээд үз. Би яаж хөдөлсөн? Миний ямар зураг тарсан? Миний рейс ямар ч тарсан? Би тэгэж бодохгүй. Яаж тарсан ч жоохон ичгэн биш үү? Ичгүй би жоохон ичээд байна. Яагаад байна? Айх хэрэггүй. Хүмүүс бодноосоо илүү бусдад тийм ч их анхаарал хандуулдаггүй. Энийг хэлмээрээс. Хүн бүр өөрийнхөө амьдралд илүү их анхаардаг. Бодсноосоо илүү бусдад тийм ч анхаарал хандуулдаг. Тийм болоод хамаагүй өөрөө тамиараа зураг, тамиараа имиж, тамиараа рейс өөрийнхөө стилээрээ тавиад үзвэл тэрнээс нэмээд гоё боломжтой болно. Чинээс намайг итгэж тавиад үзээрэй заяа. Би анх ингэж моделийн ажил хийхэд миний өвн мөрөөдсөн моделийн ажил юу вэ гэвэл би Instagram нэг ч хийхгүй байх хэрэгтэй гэдэг бодолтойсэн аахгүй юу. Өөрөө жоохон team стилээ бол нэг ч хийхгүй мөртлөө зүгээр моделийн ажлаа хийн. Тэгэл зүгээр өөрийнхөө ингэж моделийн ажлаа хийсэн мөртлөө Instagram дээр зураг сайн тавихгүй гэж бодолтой байсан чи юу вэ? Одоо амар зураг тавьдаг. Reels заавал тавих хэрэгтэй. Тийм босаахгүй. Тэгвэл өөрөө тэрийг даах хэрэгтэй шүү дээ, тий. Тэг би яаж тавьсан чи миний бодсноос хүмүүс надад тийм амар анхаарал хандуулдаг. Окей? Тийм бол хамаагүй. Тавиад үз. Зураг тавиад үз. Reels тавиад үз. Модель гэдэг ажил, инфлюенсер гэдэг ажил одоо өөр нэг ажил биш болсон. Миний одоо бодход дээр ингэ нэг юм болцсон. Инфлюенсер хийж байгаа мөртлөө
модель хийж бол модель хийж байгаа мөртлөө хажуу талдаа өөр ажил хийж болдог. Гэт амар зөндөө тийм байдал болсон гэх үү. Ойлгож байна. Тийм болоод юм хамаагүй хийгээд үзчихээж энэ биш юм байна гэж бодсон бас. Хийж үзгүй ш би болохгүй яах вэ гэвэл хэцүү гэж бодож байна. Тийм шүү guys. Хэрхэн модель болох хэр цалинтай байдаг, хідээс хэдэн насны хүн модель болж болох өндөр чинь ямар байх хаах. Энд бүх юм асуусан шүү дээ. Нас бол хамаагүй. Тэ намайг компани намайг сонгох хэрэгтэй, брэнд намайг сонгох хэрэгтэй шүү дээ. Би модель болгож байгаа тийм. Тэр дотор нь биений имижийн дотор орох юм уу? Яахан сайн бодоод өөрийнхөө зургийг дараад үз. Профиль зураг дараад үз. Тэгээ мөнгө төлөөд зураг дардаж тэрийг дараад үз. Тэгээ тэрийг өгөөд үз компани мó брэнд руу. Тэгэл харъя болох юм те. Цалин хэр байдаг вэ? Сая асуусан нэмээд асуултанд цалин хэр байдаг вэ? Модельээр сурцсан гэвэл career туслах сурвал байдгүй. Юу гэсэн бэ? Цалин чинээсээ өөр guys. Цагийн цалин ер нь бол half time гэж яадаг, full time гэж яадаг аахгүй юу? Half time гэвэл 5 цаг гэдэг. Full time гэвэл 10 цагийг хэлдэг. Тэгээ би бол хувцсны зураг зөндөө дардаг болоод хувцсны зураг бол half time гэд хийжтэй. Тэр half time дотор нүүр буддаг будалд цаг асуул 4 цаг ажиллана. Тэр нь хамаагүй зүгээр half time 5 цагаар ажиллавал хэд вэ гэж надад асуудаг. Би бол одоо 3-4 жилийн портфолио, карттай шүү дээ. Тийм болоо миний цагийн цалин бол ийм гэж яах. Тийм бол өөр хүмүүс сонсвол хаах ямар үнэтэй, ямар ингэж өндөр гэж магадгүй. Амар хямдхан гэж магадгүй болоод энийг бол яг гэж яаж хэлэх юм бэ л да. Анх 4 жилийн өмнө зүгээр онлайны хувцсны модель хийхэд бол цагийн 20,000-аар эхэлжсэн. Одоо бол зөндөө өндөр гэсэн л дөө. Тэгээд энэ цагийн модель, цагийн ингэж юугаар хийх бол реклам юм уу? Нүрийн ком юм уу? Рекламаар хийх юм бол амар өндөр цалинтай guys. Тэгээ сарын цалин байлын тийм биш шүү дээ. Нэг удаа ажиллаад тэр нэг өдрийн мөнгө нь ийм дөө гэж өгдөг. Ойлгосоо. Тэгвэл би нүрийн комны нэг модель хийжээс ахгүй юу? Нүрийн комны модель чи амар өндөр мөнгө заяа. Тэгээд рекламч сайн өндөр байдаг. Тэгээ тэр реклам нь ямар рекламаас бас өөрлөлтөө ерөндөө бол хувцсны брэндээс бол жоох мөнгө нь өндөр гэж бодсон. Тэгээ тэрийг би та нарт хэлье. Тэрний өмнө намайг follow хийгээрэй guys. Окей. Follow хийгээрэй. Намайг нүрийн комны ингээд ажлыг барьж өгж байгаа рекламны компани байдаг аахгүй дундаас нь ингэж барьж өгдөг. Тэр рекламны компани 30% авна. Амар заяа 30% авна. Тэгээ намайг болцсон шүү. Тэрний дараа манай компаниас ч бас 30% авна. Тэгээ надаа өгсөн мөнгө нь хэд вэ гэвэл миний одоо санах байлаа тэр үед бол иймд байсан. Тэгээ ийм ажил өдөржин байхгүй. Юу жилд нэг удаа байгуул баялаа гэмээр гэж магадгүй. Нэг ч ийм ажил хийж үзээгүй хүн ч асаад тиймсээд. Би өөрөө тэгээд нэг удаа ийм ажил хийгээд иймд байжсэн. Энэ тэгээд надад бол амар том гэж санагдсан. Ойлгосоо. Ерөн тэгээд нүрийн комны тал, рекламын талын цалин амар өдөр байдаг guys. Q&A дуусглаа. Ямар өнөөдрийн Q&A ингэ дуслаа. Энэ модельний талч биш. Намайг ингэж зөндөө нүүрний тал ч юм уу? Тайот, нүүр, линз, хувцс зөндөө асуусан. Тэрийг би өгн миний Q&A-г болвол миний одоо YouTube бүр дагагч зөндөө олвол дараа миний Q&A гэд дарыг гэж бодсон. Зөндөө өөр тийм ийм юм ярилцъя гэж бодсон. Тэгээ энийг асуусанд баярлаа. Намайг ингэж дагаж өгсөнд баярлаа. Тийм баярлаа. Миний өнөөдөр хэлсэн өгнүүд бүгдээрээ ингэ жоохон тус болвол гэж бодшээ. Ер нь бол болно guys. Бүх юм болно. Битээ ягаарай. Би яасан ч би энийг болохгүй гэсэн ч би нэг амьдрч байгаа миний амьдралд хийгээд үзэж. Why not? Хийж үзээгүй
дөрөвний дараа ингээ харамснаас хийгээд тэ бити харамсаарай. Бодож байгаа бол зүгээр шууд хийгээд үз. Болохгүй бол тэгэл өөр юм хийгээд болох байхгүй. Тэг юунд хэцүү юм тэ? Хийгээд үз дараа видео дээр зөндөө гоё мэдээлэл өгье гэж бодож байна. Ягаад дөрөвний талаар ингэж видео дарахгүй байгаа гэвэл өгнэн зөндөө Instagram, YouTube дээр имэйл надад ирсэн. Дөрөвний тэ мэдслийн талаар ч юм уу ирсэн. Би өөрөө яг хийж үзээгүй, туршиж үзээгүй гэх үү тэ? Хийж үзээгүй ингэж оруулж үзээгүй одоо лазер тийм юмнууд бишээ бол тэрийг хамаагүй видео дээр тамиаргүй байна. Энэ миний бодол. Тэг хамаагүй рекламдмааргүй байна. Дөрөвний талаар бол бүр яг гэвэл би тэр талаар амар имзэг ахгүй юу. Тэгээ би жимнээс амар зөндөө ингээл имлэг явж ийсэн. Одоо ч миний нүр одоо жоон зүгээр болж байгаа аим шиг байдаг ахгүй юу. Зөндөө улаан юм гардаг. Миний нүр амар имзэг болоод тэгээд бүр хамаагүй тамиаргүй гэж бодсон. Дараа энийгээ бүр нийлүүлээд дарыг гэж бодож байна. Тэгэж бодож байна. Тийм. Ер нь тэгээд моделийн талаар хүсэж байгаа хүмүүс зөндөө байна. Зөндөө хийгээд үзээрэй guys. Энийг хийгэж байгаа хаяагаад байна. Би ингээд энийг хийсэн чинь хүмүүс шоолвол яав уу? Шоол гэхгүй юу? Миний туртай юм хийж хагаад шоолдог хүн байхгүй л байгаа байхгүй. Би ингээд амар ингээд нэг жижиг юм бас стресс чадуулахгүй гэж боддог. Ягаад стресс ингээд авсан чи энэ бол зүгээр л миний амьдралын нэг part. Миний нэг амьдрал гэдэг киногийн нэг sad part л аахгүй энэ стресс бол тэ. Ингэж аа зүгээр болно. Ийм sad байж дараа ингэ happy болно гэж боддог. Ойлгосоос. Битээ ягараа. Шууд хийгээд үз. Солонгос хэл мэдгүй бол хэргүй солонгос хүмүүсийн дунд тагвал солонгос хэл сурна. Өнөөдрийн видео ингэ дуслаа guys. Би өнөөдөр жоохон ярьсан ахгүй юу. Гэртээ зөндөө ярьж байгаад ингэ гадаа ярьсан чи жоохон тийм бай. Тийм эдит хийхдээ харъя. Баярлаа. Өнөөдөр ч бас баярлаа. Bye guys. Баяртай. Өөр илүү хөг байгаа илүү би. Би бас энэ видеоч дарая гэж бодсон. Өөрийнхөө имиж тренинг, яаж өөрийнхөө имижийг болгох вэ? Яаж өөрийнхөө сэтгэл хайх вэ гэдэг аргыг бас нэг дарж үзмээр байна guys. Арга бол зөндөө байдаг аахгүй юу? Жигнэс. Дараа бас тэгж дарж үзнэ. Өөр хүсэж байгаа ийм юм дараад өгөөч. Ийм юм хийгээд үзээч гэвэл хэлээрээ хамаагүй. Okay, thank you guys.